ингэж байгаа мэдлээс чи яа сууд ажил бол код мод чинь бичээд байх шаардлагагүй болсон шүү дээ. Ямар шаардлагагүй шүү дээ. Дизайн үзэн чинь суулгаас ямар шаардлагагүй шүү дээ. Уусан та нар хэрэгцээ байх хавсах гэж яа хэрэг хийж байна. За яг тэгжлээ. Тэгж бодчихл байг. Бүгдээрээ тэгж бодчих. Өнөөдөр хэдүүлээ өнөөдөр юуны талаар ярмаар байгаа гэхээр AI-ийн талаар ярилцъя. За AI бидний ажлыг яг орлох уу гэдэг асуултанд хариулт авцгаа. AI ингээ хамгийн их ингээ софтвер инженерийг ажилгүй болгоно гэж байна. Эсвэл ингээ дизайнер ажилгүй болно гэж байна. Бараг ингээ ажилдаа үлдэх хүн байна уу ийм амар хэтрүүлэхтэй юм ярианд аяг болоод байна л да. Сүртэй юм болох гээд нэг хүлээх нэг яг үндэ чи яа сууд ажил болно. зүгээр л гоё юм шинжилэл явуулж байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? AI яг ямар ажлыг орлоод байгаа вэ гэдгийг хэдүүлээ эхлээ ойлгоцгоё заяа. Ямар ажлыг одоо ингээд булаагаад тэгээ булаахан цаашаа орлоод ямар ажлыг орлож чадахгүй байгаа вэ гэдэг дээр ингээд хоёр салгаад ингээд амар ингээ ойлгочих заяа. Эхнийх нь болохоор ямар ажил илүү ингээд AI хийж чадаад байна гэхэлэр юм даалгавар биелүүлдэг ажил амар энгийнээр хэлвэл даалгавар биелүүлдэг ажил. Одоо хин нэг нь хурж ирээд чи тэр таасхыг өрөвдөх те эсвэл чи энэ шинийг арчаадах эсвэл те төмс арилгаадах ч юм уу те мэдгүй амьдралтай жишээ авч байгаа шүү. Тэ эсвэл энэ ногоонуудыг хураагаадах энэ үрнүүдийг хөрсөн суулгаадах яг юм даалгавар биелүүлэх ажлыг ерөөсөө ингээ орлоод байгаа гэсэн. Хүний оролцоогүй. За тэнгуут хүн нөгөө тал ямар ажил үлдэж байна гэхээр бид нар ингээ даалгавар өгөх ажил үлдчихэж байгаа байхгүй юу? Ерөөсөө ийм байгаад гэсэн. Даалгавар биелүүлэх ажил, тоосго өргөх, код бичих, дизайн гаргах, эдгээр чинь бүгд ерөөсөө даалгавар биелүүлэх. Ямар ажил үлдээд байгаа гэхээр тэр асуудлыг олж харах. Тэ яг ямар дизайн хийх вэ те? Дизайн хийж байгаа ч гэсэн код бичиж байгаа ч гэсэн бидний ажлыг аваад байгаа юм биш. Тэсн зүгээр тоосго өрж байгаа гэсэн шүү дээ. Хамгийн хямдхан юм. Дизайн гаргах, код бичих. Эсрэгээр тэр шийдлийг нь олох гэдэг нь хамгийн үнэтэй юм байгаад байгаа шүү дээ. Одоо кодингийн салбарт яг үнэндээ тийм байдаг байхгүй юу? За тэнгуут энэ төмс ногоо ургуулах дээр тэр ингээд ямар хөрсөнд ургах хэвээр хаана ургах хэвээр тэр соёл хизээ Монголд өвөл болдог дөрөв хэлэлтэй гэдэг шиг энэ бүх калчрыг тэр AI ойлгож байгаа болохоос хин команд өгж байгаа гэхээр хин тушаал өгж байгаа гэхээр бид нар өөрсдөө тэгэхээр бид нар ямар ажилтаа үлж ийн гэхээр тэр соёлыг ойлгодог тэр чадвартан эксперт нь болж хувирах ажиллал үлдчихэд ин гэсэн. Тэрнээс зүгээр код бичиж суух, зүгээр дизайн хийгээ суух одоо ингээ хангалтгүй болчоо. Тэр ажлыг бол ингээ даалгавар биелүүлэх ажил. Тэрийг ингээ хийчлээ. AI одоо оролцоод байна шүү дээ. Тэнгүүд манус ингээд ерөөсөө ингээ бодох ажилтай үлдчихэд байгаа байхгүй юу? Ингээ сэтгэж бодох, асуудлыг олж харах тий. Ер нь бол боловсралтай болох хэрэгтэй байна гэсэн. Амар энгийнээр хэлвэл тухайн мэрэгжлийнхаа мэрэгжилтэнд болж хувирах хэрэгтэй гэсэн. Зүгээр нэг диплом сертификат авахтай биш. Яг асуудлыг олж хардаг тий. Яг бодиттой хүн болж хувирахаас өөр зам ер нь бол үлдээг байна гэж би харж байгаа. Тэрийг ажилгүй болоод байна гэж хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр бид ерөөс юм механик ажил хийх зүйл маань ер нь багасж байна гэсэн. Зүгээр ажлын байранд очиод зүгээр даргийнхаа хий гэсэн дизайныг хийгээд хий гэсэн одоо нэг кодыг бичээд тэгээ хий гэсэн юм хийдэг хүмүүс л зүгээр тэдрийг л AI одоо тэр ажлыг нь AI хийж чаддаг болж байгаа болохоос биш. Хаана ямар асуудал байна? Тэр асуудал дээр ямар шийдэл хэрэгтэй вэ? Энэ дэр ийм хийж үзье. Тгий тгийгээ бүтээй гэсэн хүмүүс бол маш их ажилтаа болчихж байгаа гэсэн. Нөгөө талдаа. Тэгмээд бид нар одоо ингээд юм хамгийн сонирхолтой эрүү хийж хэлж байгаа нь бол ингээд бүгд бөөнөр бол ингээд ойлгомжтой шүү дээ. За хоёр дахь хамгийн том хэсгийг яриа зөв. Монголын ажлын байрыг одоо ингээд ярил л та. Тэгмээд 10 жил багш нар тэгээ 10 жилийн сургуулиуд бид нар яаж бэлддэг вэ гэвэл бидний бүгднийг даалгавар бэлдүүлдэг майндсет болго өсгөгдсөн. Үг цээжил, уран зохиолын цээжил, тоондоо сайн байх бүх томьёогоо цээжил гэдэг. Ойлгох нь чухал биш. Цээжлэх нь чухал болгоод бид нэг 10 жил өсгсөн шүү дээ. Бүгдээ нэг санал нэгж байгаа тий. Одоо ингээ наацх нь эссе бичин гингүүтээ яг дөрмийн цээжил гэл. Яг ийм л одоо агуулгатай юм байвал айгу мундаг юм тий багшаа ийм оюутанд амар их байдаг шүү дээ. Та нар мэднэ. Уран зохиолын ном алийг унших хэрэгтэй вэ? Алийг унших уу багшаа? Яг ямар ном та санал болгох ингээ бэлэн ийм бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс амар их болцсон. Тэ угаасаа 10 жилд манусыг угаасаа ингээ нүддсэн баггүй. Одоо контент хийж байгаа гэсэн ингээ шууд гол хариултаа поинто хэлээч. Тэгээд Google хэлтэй. Би энэ тайлбарлах гэж юм контент хийж байгаа болохоос шууд бэлэн юм хариулт өгөхгүйгүй. Тэрийг таад ойлгосоо гэж хүсэж байна. Тэгмэд бид нар юусэн бэлэн юм ингээд тэ хүсгээ болох хэрэгтэй. Ойлгох нь чухал байна.
гүнзгий ойлгох нь чухал байна. Тэрнээс ингээ өнгөн дээрээ логикоор ярил амархан шүү дээ. Чи тэгээд ингээд тэгвэл ийм болчихно тий. Гэхдээ ингээ ойлгох нь чухал байгаа байхгүй. 10 жил хизээч тэгдэггүй. Тэгэнгүүт ажлын байр дээр одоо гарсан чинь бидний тэр цээжлээд байсан зүйлийг AI хамаагүй л сайн хийдэг. Тэ? Даалгавар өнгөт хамаагүй сайн хийдэг зүйл нь AI гэдэг зүйл нь хөгжиж байна. Тэнгүүд бид нар одоо өөрсдөө яах ёстой вэ? За 3 дахь хэсэг. Тэгэхээр юу хүсэж чинь бид нар юу хүсэж чинь гэдгээ өөрсөндөө амар хариулаад юу хиймээр байгаа те ямар асуудал олж харах гэдэг дээр өөртөө амар бэлтгэх хэрэгтэй юм шүү. Тэнгүүд асуулт асууж сурах, зөв асуулт асууж сурах. AI-тай ярилцах те чинь өөрийгөө баг ингэ таниад байна шүү дээ. Тэнийг юм асуул, тэнийг юм хариулна. Гоё юм асуул, гоё юм хариулна. Тэгмэд хүнээс өөрөөс нь илүү бүтээл гардггүй гэдэг шиг би хувь хүнээ сайжруулах юм бол бүтээл мандагаа сайж гэн. Тэнгүүд би амар тэнийг юм бодож байгаа, тэнийг юм асуул, тэнийг юм хариулна. Тэгэхээр өөрөөсөө бид нэг хувь хүн дээр амар ингээ хөгжих хөстой тийм үе шат ингээ цаг үе ирчээд байна гэж би бол харж байна. Тэнгүүд энэ ч одоо парадокс дүүмд гэх юм юу гэх юм мэдэхгүй 10 жилээсээ тийм сонирн болцсон. Тэгсэн ажлын байранд даалгавар бэлддэг зүйлийг нь орлоод байдаг. Тэгээд их сургуулийн зарим багш нар бас яг мэрэгжлийн багш нар биш цээжлүүлдэг багш нар уншснаа шалгуул юм. Яг үндэ бүгд ингээд утгагүй болж штэ. Нэг бодлоо би бол ингээд баяртай юм зөө. Энэ бүтггүй боловсролын систем юу нь бол ингээд крак хийгээд дил бүсэрхэж явах шиг байна. А нөгөө талдаа бид нар одоо ингээд яг үндэ манай үеийн залуучууд амь хэцүү үе туулж байгаа гэж би боддог хгүй юу? Ягаад хэцүү вэ гэхлээр үгүй гэж хэлэхэд амар юм хэцүү цаг үе юм санагдтыг. Уус бүхэнд л тийм баг. Одоо ээж аавын хүслээр, хамаатан садны хүслээр, эргэн тойрны хүслээр амьдрах юм бол тэгээ юу хүсэж байгаагаа уус мэдчих чадахгүй. Амар хэцүү шүү дээ. Би ийм хиймээр байгаа ч гэсэн аав ээж хамаатан саданда таалагдахж тухайн зүйлийг хийж явах юм бол энэ ажлын байранд ч амьд үлдэхгүй дээ. Ингээд аз жаргалтай амьдрах чадахгүй болчиход байна шүү дээ. Тэ? Одоо ингээл ахдаг гэсэн, ихтдэг гэсэн, тэ хамаатны үндэг гэсэн, аавдаг гэсэн, ээждэг гэсэн гэдэг тийм зүйлээс хол байх хэрэгтэй. Эцэд чи амьдрна, чи өөрийнхөө хүслээр амьдрах хэрэгтэй. Тэрийг амар ойлгох хэрэгтэй. Тэнгүүд чи ингээд чөлөөлөгдөж байгаа хгүй өөрийнхөө хүслээрээ амьдрна гэнгүүт чөлөөлөгдөж байгаа хүн тэ нийгэмдэр ямар асуудал байна, юу шийдмээр байгаа тэрний араас явангуут асуудал олчаар шийдэж чадах юм шиг тэ. Тэнгүүд AI AI-аар ийм хэлгээгээ хэлчих юм уу. За энэ жоохон юм нурсаар болчихлоо. Гэхдээ ер нь ойлгох нэг нь ойлгох бах. Бөөнөрөө ийм сонин сугалтын систем, сонин нийгмийн цаг үеид амьдарч байна. Тэнгүүд энэ дээр яах ёстой гэхээр өөртөө л амар сонсох ёстой юм шиг санагдаж байгаа. Өөртөө юу хүсэж байгаа. Тэ яг юуны төлөө явмаар байгаа. Тэнгүүд тийм хүмүүс асуудал олж хардаг ч юм уу те. Даалгавар биелүүлэгч биш гэсэн үг шүү дээ. За төгсгөлтөн гэж хэлэхэд энийгээ даван туулахын тулд юу хүсэж байгаагаа олж мэдэх. Яг юм зүгээр ажилтан биш, employer биш те. Талент болж хувирах. Яг карьер хөөх гэх юм уу. Би бол энэ хоёр ялгаатай гэж бодохгүй зүгээр ажил хийх, ажилгүй болно гэсэн үг. Карьер хөөгөөд тэг талент, ур чадвартай хүн болох бас нэг өөр юм шиг байна. Тэрийг дараа чи хэдүүлээ бичлэгүүнээр ярьж үзье гэж бодлоо. Ямар ч хэлэх гээд санаа мань таад ойлгосон баг. AI бидний ажлыг орлох уу гэвэл yes and no. Гэтэ ингээд огт хит зүрээд байгаа юм ерөөсөө биш шүү. Тэд чи өөртөө бодоод ингээ юм хийн гэд тийм юм бол байхгүй хөө. Хин нэгэн заавал цаана юм команд өгөөл юм хийлгэж л таараа. Тэгэхээр ерөөсөө ингээ анзаарах сайтай боловсралтай болохын тулд олон айдасгүй байх хэрэгтэй. Ээж авд хичгүүлээ ингэчүүлтэй мэдгүй ингээд ах нарыг тэгчгүүлээ багш нараа захирал тэгчгүүлээ айдасгүй байх тусмаа айгуу ойрхон байж магадгүй л. Бусдаас чөлөөлөгч жинхэнэ хэрэгжүүлээ шүү дээ тэр чинь. Тэр нь гол ярих санаа маань